За энэ нүүрсний хулгай дээр сая хэн баг хилцлээ дээ зарлцлаа да. Дор чанд гişүү. Юу гэхээр энэ төр байж байгаа. За нэгийг 2008 оны би энд бас юу авчирсан. Ажлын хэсгийг ахалж байгаа хүн өөрөө хотгор шанагын хэрэгтэй ашиг сонирхолтой зөрчилтэй. Төр байж байгаа мэдээ. Хүрлбаатар сангийн амны За сайд 2008 онд энэ хүмүүсийг яагаад ажлын хэсэгтээ ингээд байлгаад байгаа юм бэ? 2008 онд анх энэ 5-7 гашуун цухатын чиглэлийн төмөр замын ажил эхэлсэн. 8 онд нь энэ ажлыг хувийн сектор хийх чахтан зогсоогоод одоогийн өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Баттулга ерөнхийлөгч зогсоосон. Тухай зам тээврийн сайдаар ажиллаж байгаа. За дараа нь 2013 оноос эхлээд улсын төсвийн хөрөнгөөр 2013 оноос эхлээд төмөр замын далан байгуулах ажлууд, төмөр замын ийм төмөр зам ижүүрнээр байгуулах ажлууд хийгдээд энэ ажил дээр 280 сая доллар зарцуулагдаад ажил нь дуусалгүй хоосон далуу үлдсэн. Тухайн үед Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гаргаад Улсын их хурлын 2018 оны 73 дугаар тогтоол гаргуулад засгийн газрын 242 дугаар тогтоолоор 5-7 төмөр зам гэдэг компанийг байгуулад өнөөдөр дуусаагүй одоо холболтын цэгийг хийдэггүй байгаа. Энэ замаас эхлэлтэй хамгийн том манай нүүрсний салбарын одоо саяны дор чанд гишүүний хэлж байгаа хамгийн том хохирлууд амссан. Өөрөөр хэлбэл ам үнээр биш төмөр замаар шууд ачаад гаргах байсан энэ боломжийг бид нэр алдснаас болж энэ их хэмжээний алдагдсан боломжуудыг бий болгосон. Танк төмөр замаар орж ирдэг гэдэг сурталчилгыг олон нийтэд хийжсэн юм бол экс ерөнхийлөгч Баттулга